Мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх, үндэсний мэргэжилтийн ажилчдыг дэмжих зорилгоор 1950 онд байгуулагдсан Дэлхийн ур чадварын байгууллага өнөөдөр 77 улсыг игнэндээ нэгтгээд байна. Манай улс энэ байгууллагад 2014 онд элсэж, 2015 онд Бразил улсын Сан Пауло хотноо улсан 43 дахь тэмцээнд анх 9 мэргэжлэр амжилттай оролцсон юм. 2 жилд нэг удаа улс орнууд мэргэжлийн чиг баримжаа стандартаар өрсөлдөж, чансаагаан тодорхойлдог энэ тэмцээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ур чадварын олимп болтлон хөгжсөн байна. Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо дэлхийн ур чадварын 44 дахь удаагийн тэмцээнд Монгол улс гагнуур, цахилгаан, өрг угсралт, сантехник, мужаан, тогооч гэсэн 6 төрөлд өрсөлдлөө. Дэлхийд хамгийн өндөр үнэлэгддэг 51 мэргэжлэр твийн 59 улсын 1300 гаруй залуус хүчсэрсэн юм. Төрөл тусварт 30-аас 40 орны мэргэжилтэй залуус өрсөлдөдөг. Чи юу хийж чадна? Тэр мэргэжлийн дэлхийд үнэлүүл. Ур чадварын тэмцээний гол шалгуур инэ. 2 жилийн өмнө болсон 43 дахь тэмцээнд Хятад, Солонгос, Япон, Герман, Швейцар, Бразил, Таиландын баг тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгчд байсан. Энэ удаад ч эдгээр улс орнууд тэмцээний хүчтэй тоглогчд байлаа. Медалийн тоогоор бүгд найрамдах Хятад улсын залуус тэргүүлж, бүгд найрамдах Солонгос улсын залуус удаалсан бол манай хойд хөрш Оросын холбооны улсын залуус 51 мэргэжлэр өрсөлдөж 5 дугаар баримт медалийн тоогоор жагссан юм а. Арабын нэгдсэн Эмират улсыг элсэн цөлийг өндөр хөгжилтэй хот улс болгож чадсан гэж үнэлдэг. Тэд ч ур чадвар хөдөлмөр хэрхэн элсэн дундаас хот урган сүндэрснийг харуулж, мэргэжилтэй ажилчид гэдэг ямар үн цэнтэйг мэдрүүлсэн нээлтийн арга хэмжээ нь өвөр мөц болсон юм. Энэ удаагийн тэмцээнээс харахад 51 мэргэжилд бүгд нь оролцуулж байгаа улс орнууд их байна. 1-10 хүнтэй багч улс орноо төлөөлөн ирсэн ч байлаа. Мэргэжил тус бүрт 3-4 модулаар оролцогчид өрсөлдсөн. Тэмцээнд оролцогчдын даалгавар 70% нь тодорхой байдаг. Харин 30% нь өөрчлөлт ордог. Өмнөх тэмцээнүүдэд өөрчлөлтийн 30%-ийг оролцогч эксперт багш шинжээчдийн саналаар боловсруулдаг байсан. Харин энэ удаад гадны хөндлөнгийн байгууллагууд өөрчилж байгаа нь томхон сорилт дагуулсан тэмцээн болсон юм а. Монголын залуусын хувьд зарим нь огт ажиллаж үзээгүй техник болон нарны зай, сав үгсрэх гээд олон сорилттой нүүр тулсан. Дэлхийн ур чадварын 44 дахь удаагийн тэмцээнийг сурвалжилгаар дэлхийн хэвлэл мэдээллийн 1000 гаруй төлөөлөл Арабын нэгдсэн улсын Абу Даби хотноо зуулсан. Мөн оролцогчдын багш зөвлөх баг гээд нийтдээ 3000 гаруй зочдыг Абу Даби хот хүлээн авсан юм. Энэ тэмцээнийг 100,000 гаруй зочид ирж үзэж сонирхлоо. Бага ангиас эхлээд ахлах сургуулийн сурагчдад тэмцээнийг сонирхуулж, мэргэжлийн сонголттой танилцах боломжийг улс орон бүр олгодог нь мэргэжилтэй ажилчдын игнийг тэлэх ач холбогдолтой юм. Дэлхийн ур чадварын тэмцээнд компьютерийн програм зохиох, веб дизайнаас эхлээд барилга, сантехник, мужаан, автомашины засвар, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, мехатроник, оёдол, үсчин, гоо сайхан, тогооч гээд үйлдвэрлэл үйлчилгээний 51 мэргэжлэр дэлхийн 59 орны 1300 залуус хүч сорилоо. Тэмцээнд улс орнууд 3-4 жил бэлдсэн залуусаа илгээдэг бол зарим нь 4-6 сарын бэлтгэлтэй ч байдаг. Тэмцээний эхний өдөр сандрах, даалгавраа гүйцэд ойлголгүй хэмжээ алдах гээд олон хүндрэл зарим орны залууст ажиглагддаг. Гэхдээ жилийн оролцогчдоо илүү чамбай бэлдэх туршлага бас суулгадаг байна. Дэлхийн ур чадварт мэргэжлээрээ өрсөлдөхөөс гадна soft skill буюу өөрийгөө удирдах, цаг барих, багийн тоглолтод жигд оролцдог байх сэтгэл зүйн дадал бэлтгэл хамгийн чухал. Бид энэ тал дээр тамирчидаа төлхөө анхаарч үлддэг. Өөрийгөө үргэлж бусадтай эн тэнцүү төвшөнд тавьж өрсөлдөж чадвал амжилт төрөх боломж өндөр байдаг юм а. Бид дэлхийн аваргад оролцох хүүхдүүдэд ахлах ангиас нь сонгон авч тусад нь бүлэг болгон хичээллүүлдэг. Ахлах сургуулаа төгсөхөд нь мэргэжлийн сургуульд элсүүлж 4 жил орчим бэлдсэн оролцогчоо авчирдаг. Үндэсний аварга шалгаруулах мэргэжлийн тэмцээнийг дэлхийн аваргын тэмцээнээс өмнө нь 2 удаа улсдаа зохион байгуулж, шалгарсан 4 оролцогчоосоо дахин шилдгийг тодруулдаг. Шалгарсан залуусаа мэргэжил тус бүрд нь өдөрт 12 цагийн бэлтгэлтэй 6 сар вакуум сургалтын төвдөө бэлтгээд дэлхийн аваргад өрсөлдүүлдэг. Тиймдээ ч манай залуусын амжилт өндөр байдаг юм. Энэ бол асар том нэр хүндтэй тэмцээн юм а. Манай улсаас 17 мэргэжилд оролцож байгаа. Өчигдөр тэмцээн эхлэнгүүт манай залуус баггүй сандарсан. Гэхдээ тэмцээний 2 дахь өдрөөс харьцангуй дадаж даалгавраа зөв унших, гүйцэтгэлд илүү хурдтай анхаарч байгаа нь ажиглагдсан. Энэ тэмцээн орон орны залуус хоорондоо мэргэжлийн ур чадвараа өсгөхөд асар том боломж олгодог юм а.
Бид Голландаас ирсэн хоёулаа Мужааны төрлийн багш нар оролцогчдоо бэлдсэн, харин одоо тэмцээнийг догдлон харж байна. Оролцогчдын хувьд улс орнууд жиг тарагдаж байна. Залуус маань маш хянамгай байгаа. Тэдний мэрэгжлийн ур чадвар жилээс жилд өсч оролцогчдын чансаа улам сайжирч байгаад баяртай байна. Тэмцээх өрсөлдөөнтэй болж эхэллээ. Монгол улсын хувьд мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцж байгаа залуусын дунд үндэсний аврагыг мөн шалгаруулдаг. Мэргэжил тус бүрээр ялагч болсон залуусаа бүгд найрамдах Солонгос улс, холбооны бүгд найрамдах Герман улсад дадлага хийлгэсэн. Дэлхийн ур чадварын тэмцээнд 22 нас хүртэлх мэргэжлийн боловсрол эзэмшиж байгаа залуус зөвхөн нэг удаа л оролцох хэрэгтэй. Тиймээс тэмцээн үргэлж шинэ оролцогчдтой жиг дагаранаас ур чадвараараа өрсөлддөг давуу талтай. Тэмцээн бүрийн дараа улс орнууд өөрсдийн мэргэжлийн боловсролын ур чадвартаа цаашид хэрхэн анхаарах, эксперт багш мэргэжлэрэн өрсөлдсөн залууст асар их туршлага сургамж үлддгээрэн онцлог юм. Монголчууд анх удаа дэлхийн аврагын тэмцээний гагнуурын төрөлд шагналт байранд шалгарлаа. 2 жилийн өмнө Бразил улсад болж байсан дэлхийн ур чадварын тэмцээний шагналт байрын босго оноо 500 байсан. Харин энэ удаад босго оноог 700 болгон шилжүүлсэн байна. Бразилд болсон тэмцээнд гагнуурын төрөлд 463, цахилгаан 450, өрг угсралт 448, мужаан 480, тогоочийн төрөлд 479 оноо авч байсан бол энэ жилийн тэмцээнд оноог өндөрсгөж амжилтыг ахиулж чадлаа. Монголчуудын оролцсон 6 мэргэжлэр улс орнууд хэрхэн жагсаж медалийн төлөө өрсөлдсөнийг одоо танилцуулъя. Монгол улсаас дэлхийн ур чадварт гагнуурын төрлөөр өрсөлдсөн Жан Лувайдов 700 оноо авч дэлхийн аваргын шагналт байранд шалгарсан юм. Энэ төрөлд 737 оноогоор Хятадын оролцогч төрүүлж алт авсан бол 733, 731 оноогоор Солонгос, Японы оролцогч мөнгө, 730 оноогоор Тайваны оролцогч хүрэл медаль авсан байна. Өмнө нь Бразилд болсон тэмцээнд Монголын гагнуурын төрлөөр оролцогч 463 оноо авч байсан юм. Харин Мужааны төрөлд өрсөлдсөн Эрдэнэмөнх 691 оноо авсан. Мужааны төрөлд 743 оноогоор Францын оролцогч алт, 741 оноогоор бүгд найрамдах Солонгос улсын оролцогч алт, 732, 730 оноогоор Бразил, Швейцарын оролцогчид хүрэл медаль хүртсэн юм. Цахилгааны төрөлд өрсөлдсөн төгөлдөр 674 оноо авсан. Энэ төрөлд 767 оноогоор Швейцар тэргүүлж, 755 оноогоор Хятад мөнгө, 750 оноогоор Итали хүрэл медаль хүртсэн. Тогоочийн төрөлд өрсөлдсөн Дав өсрөн 673 оноо авсан. Энэ төрөлд 769 оноогоор Итали тэргүүлж, 746 оноогоор Тайланд мөнгө, 740, 738 оноогоор Дани, Малайз, Австрийн оролцогчид хүрэл медаль хүртсэн юм. Сантехникийн төрөлд өрсөлдсөн Долгормаа 660 оноо авсан. Энэ төрөлд 729, 728 оноогоор Австри, Швейцар улсууд алт, 721-ээс 719 оноогоор Солонгос, Швед, Иран, Английн тамирчид хүрэл медаль хүртсэн юм. Өргөний төрөлд өрсөлдсөн Мягмар сүрэн 659 оноо авсан байна. Энэ төрөлд 734 оноогоор Хятад, Австрийн оролцогчид алт, 728 оноогоор Австралийн оролцогч хүрэл медаль хүртсэн. Ийхүү монголчууд дэлхийн ур чадварын тэмцээнд маш өндөр оноотой хүчтэй өрсөлдөгчд гэдгийг харууллаа. Монголоос гагнуурын төрөлд оролцсон Жан Лувайдов тэмцээний сүүлчийн даалгавраа 2 цагийн өмнө хийж дуусгалаа. Гагнуурын төрөлд хавтан шугам хоолой гагнасан. Мөн хөнгөн цагаан хийц гагнаж даалгаврыг 60 барын даралдад тусаар шалгах давааг амжилттай давсан. Тууслаа. За ингээд тэмцээн дуусч байна. 2 дугаар модуудыг жаахан тайлбарлах юм. За 2 дугаар модууд энэ даралт цав байгаа. За даралт цав дээр хийгдэх гол шалгалтууд бол энэ гадны үзлэгтэй бол энэ төгсгөлүүдийн их нарийн шалгадаг. Одоо энэ 3 холбоосын уулзур байна. Энэ уулзур байна. Энэ заагууд байна. За энэ дээр 3 төрлийн гагнуурын асуудал яригдана. Энэ дээр одоо таазан байрлалын булан ойдол байж байна. Энэ бас булан оёо байна. За мөн өнцөг холболтууд Коно joint гэж. Энэ өнцөг холболтууд их чухал. За өөр 3 дахь холболт бол тулгсан холболт. Энэ энгийн тулгсан холболтууд. За ийм 3 төрлийн холболтоор хяналт тавьдаг байгаа. 16 номертой манай Жан Лувайдовын сорьц байгаа. Энэ 60 барыг тэнцсэн гэдээ одоо энэ юу нэж байна. Энэ тэмдэглэгээ 60 бар гэдэг. Хөнгөн цагаан хийцийг гагнах, даралтад сав гагнах даалгаврууд бүгд мэрэгжлийн өндөр ур чадвар шаарддаг. Шүүгчдийн шалгуур гагнуурын ур чадварыг үнэлэх шүүлтгч нарийн дэс дараалтаа болж байна. Жил ирэх бүрт энэ төрлийн мэрэгжлийн шалгуур өндөрсөж байна.
Хамгийн хэцүү модуль гэвэл 2 дугаар модуль байлаа. Усан шагалдаар дарна. Тэгээд дээдлийн тагмаг нь ерөнхийдөө 30% гэсэн баг ихэнд нэлээд 30 гаруй хувь нь өөрчлөгдөд ирсэн. Тэгээд ерөнхийдөө дарталцаа бол хэцүү байлаа. Харин сантехникийн төрөлд өрсөлдсөн долгормаа хугацаанд амжиж дуусгаж чадаагүй ч гүйцэтгэл сайтай өндөр оноо авсан. Тэрээр анх удаа нарны зан коллектор угсарсан. Даалгавар нь тэмцээний өглөө өөрчлөгдсөн. Манай улсад хэрэглээний хүйтэн усыг нарны зайгаар халаах энэ технологи хараахан нэвтрээгүй. Тиймээс долгормаагийн хувьд дэлхийн аваргын тэмцээнд цоошин нээлтийг өөртөө хийсэн гэсэн үг. Мөн эксперт багшийн хувьд ч энэ бол том сорилт байлаа. Манай улсын мэрэгжил сургалтын тогтолцоонд ч цаашдаа дэлхийн стандартыг илүү нутагшуулах, нарийн мэрэгжлүүдэд залуусаа сургах тал дээр том туршлага болсон тэмцээн байсан юм. Нарны коллектор буюу салуур маань Монголд нэг хэрэглэгдээд байдгүй. Бараг байхгүй шахаа тэгээд энд ирээд нарны коллектор солоор дээр огт ажил үзээгөө байж байгаад энд ирээд ажилласан. Тэгээд даалгавар дээр гэвэл бүгд их маш нарийн хэмжээтэй. Мужааны төрөлд оролцогч Эрдэнэ Мөнхө Дубайн даруулт хэлбэрт алдарт цамхгийг бүтээх 2D, сүүлийн өдрүүдийн мужааны 3D даалгаврыг хугацаанд намжиж дуусгалаа. Мужааны төрөлд оролцсон Эрдэнэ Мөнхийн хувьд шагналт байрнаас 9 оноо дутсан. Цаашдаа энэ төрөлд манай улс хүчтэй өрсөлдөгч байх боломж байна. Хамгийн гол нь илүү вакуум сургалт хэрэгтэй нь ажиглагдлаа. Тугайлбал бүгд найрамдах Солонгос улсын оролцогч хамгийн түрүүнд тэмцээнийг тун нямбай дуусгаж байлаа. Сургалтын бэлтгэлийн төвийг байгуулад тэгээд эндээ тогтмол бэлтгэлээ хийж чадах юм бол энэ цаашдаа амжилттай хагаад бодож байна. Өрөг угсралтын төрөлд оролцогч Мягмар Сүрэн 3 хэсэгтээ сүмийг 3D өрөлтөөр гүйцэтгэх даалгавартай. Эхний өдөр сүмийн дотор талын хан бүтээх даалгавраа дуусгасан байна. Өрөг угсралт нь 3 модультай 5 хэсэгт өрөлт хийсэн. Гэхдээ шонхор шувуугаан урьж амжсангүй. Энэ төрөлд 30 орны залуус өрсөлдсөн юм. Бүрэн гүйц дөрөвцийн дараа бол Арабын Нэгдсэн Эмират улсын сүмийн хэлбэртэй барилга болж босох ёстой байгаа. Модуль 2 маань болохоор байшин хэлбэртэй тийм өрөг байгаа. Одоо голдоо сонготой тийм барилга байгаа. Модуль 3 маань болохоор Арабын бэлэг тэмдэг болсон шонхор шувууг өрөх тийм даалгавар байгаа. Цахилгааны төрөлд өрсөлдөгч Лавгсрынгийн төгөлдөр 3 шийт угсрах, хуванцрах хоолой, матах, алдаа хайх даалгавруудаа амжилттай хийсэн. 10 алдаа хайхаас 7 алдааг нь олсон. Энэ бол том амжилт гэж экспертүүд хэлж байлаа. Харин тэрээр сүүлийн асаах програм цагтаан амжиж дуусгаж чадсан. Харин тоогоочийн төрөлд өрсөлдсөн Давгсрын тэмцээний бүх даалгавраа амжиж дуусгалаа. 2 цагийн дотор 24 тавх хоолыг 3 төрлийн загсны махаар хийхээс гадна 70 төрлийн олон хоол зурш хийсэн. Тэрээр хурдтай, гүйцэтгэл сайтай байсан. 4 өдрийн турш эхний өдөр нь болохоор 2 өөр төрлийн хоол, дараагийн өдөр нь дахиад 2 төрлийн хоол, дараагийн өдөр нь дахиад 2 төрлийн хоол гэсэн 4 өдрийн турш нийтдээ 8 өөр төрлийн хоол хийж байгаа. Тэгээд хамгийн хүнд тав бол 3 дахь модуль 24 тавг 6 өөр төрлийн хоол 2 цаг 30 минутанд хийх байсан. Тэгээд энэний ард бол маш амжилттай гарсан байгаа. Баян өөрчлөгдөж идэг стилтэй. За айл стилээ барьж явах уу, зөвхөн даалгавар хийх ёстой юу, шинэ юм гаргах ёстой юу гэдгийг бас нэлээд сайн ойлгосон. Энэ тал дээр оюутнуудаа одоо хүүхдүүдээ шилдэг хүүхдүүдээ шалгаруулчаад илүү ингэж энэ дээр нь тулгуурлаад бэлтгэл хийх юм бол амжилт олох боломж бол зөндөө байгаа. Ийхүү Монголын залуус дэлхийн аваргын ур чадварын тэмцээнд амжилттай оролцлоо. Албан ёсны тэмцээний нээлт хаалт Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотын алдарт Феррари цогцлборт болсон юм. 2019 оны дэлхийн ур чадварын тэмцээн Оросын холбооны улсын Казан хотод болно. 2021 оны эрхийг бүгд найрамдах Хятад улсын Шанхай хот авсныг саяхан албан ёсоор зарлаж баталгаажуулсан. Монгол улс 2019 болон 2021 онд хичнээн мэрэгжлэр өрсөлдөх вэ гэдэг асуудал сонирхол татаж байна. Учир нь өрсөлдөх мэрэгжлийн тоог нэмэх Монголд хамгийн хэрэгтэй байгаа мэрэгжлүүдэд залуусыг бэлтгэх нь чухал байгаа. Компьютерийн чиглэлээр веб дизайн, програм зохиох, тавилга угсрах, барилгын дотоод засал чимэглэл гээд эрэлттэй олон мэрэгжлэр дэлхийд өрсөлдөж чансаагаан сорих, стандартаа сайжруулах боломж гэж дэлхийн ур чадварын тэмцээнийг олон улс орон харж өндөр ачаалал өгч байна. Манай улсад гэхэд мехатроникийн мэрэгжлэр оюутан сургаж эхэлсэн. Энэ чиглэлээр ур чадварын тэмцээнд өрсөлдөх боломж бий. Мехатроникийн мэрэгжлийг бол зөвхөн цахилгааны мэрэгжил гэж бас ойлгож болохгүй. Харин энэ мехатроник бол бүх үйлдвэрийн газруудад хэрэгэлдэг автоматжуулалтын үйлдэлтэй тийм ээ. Тэгэхээр хүнс уул уурхай, эрчим хүч бүхэл үйлдвэрийн газруудад мехатроник мэрэгжил бол сүүлийн үед ашигладаг болоод хэрэгтэй эрэлттэй болоод байгаа.
Тэгэхээр бид бас цаашдын зорилго юу гэж бодож байна гэхээр 19 оных дээр бол хүнээ бэлдэж бас хараахан амжихгүй баг. Тэгэхдээ биднээс мехатроник мэргэжлийг монгол хүмүүст бас гүйцэд ойлгуулах бол чухал шаардлагатай. Харин 21 оны Шанхайд болох тэмцээнд бол Яванда Волскилсийн Шанхайд болох тэмцээнд мехатроник мэргэжлэр оролцуулна гэж бол одоо зорилго тавьж ажиллаж байна. Дэлхийн ур чадварын 2 удаагийн тэмцээнд оролцогчдыг санхүүгийн болон шаардлагатай тоног төхөөрөмж боломжоор хангаж өнөөдрийн хүртэл мэргэжлийн боловсролын салбарт хөрөнгө оруулж Германы техникийн хамтын ажиллагааны байгууллага ажиллаж байна. Анхлан монголчуудыг дэлхийн ур чадварын тэмцээнд оролцуулах чим гаргасан тус байгууллагын 4 оролцогчийг холбооны бүгд найрамдах Герман улс, бүгд найрамдах Солонгос улсад дадлага хийлгэсэн юм. Манай төсөл болохоор Швейцар, Австрал, Герман 3 засгийн газраас санхүүжилттэй байна. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгмийн төсөл хэрэгждэг байгаа. Бид нар одоо 13 оноос хойш Монголын хөдөлмөрийн яамтай хамтраад хөдөлмөрийн нийгмийн хамгаалалын яамтай хамтраад Монголд 2015 онд анх оролцсон. Анх оролцолт бүх юм чинь байсан. Тэгээд босод орнуудын байдал чадвар бид нар харсан. Одоо энэ жил энэ удаа бид нар бас бэлтгэл маш сайн хийсэн, маш амжилттай болсон. Анхны Монголын Medal of Excellence авсан би айгүй баярлж байна. Дэлхийн залуус мэргэжлийн стандарт ур чадвараар өрсөлддөг энэ тэмцээн 2 жил тутамд нэг удаа болдог. Улс орнууд зөвхөн энэ тэмцээнд улсынхаа чансааг тодорхойлж, олон улсад өрсөлдөх гэж оролцогчдоо 2-4 жил бэлддэг байна. Энэ жилийн тэмцээн дууслаа. Ирэх тэмцээнд хичнээн мэргэжлэр хэдэн оролцогч бэлтгэн өнөөдрөөс бодлогын төвшөнд боловсруулдаг гэдгийг гадны туршлагатай орны экспертүүд хэлж байгаа. Ер нь бол цаашид энэ тэмцээнд алгасахгүйгээр орох нь бол их чухал юм байна. За монголчууд юу хийж чаддгаа бол дэлхийд дахинд одоо харууллаа. За цаашдаа тэмцээнд орох талаараа ч гэсэн дараагийнхаа тэмцээнд орно гэдгээ бол одоо саяны тэмцээний үеэр Оросын багийнханд бол хэлчээд ирсэн. 19 онд Казанд болох Оросд болох тэмцээнд бол бид одоо орсон 6 мэргэжлээ аль болохоор нэмэгдүүлж одоо дараагийнхт нь амжилт бас гаргахын төлөө ажиллана гэдгээ бас хэлчээд ирсэн байгаа. Тэгэхээр бид бол дэлхийд бол монгол хүүхдүүд ямар ур чадвартай гэдгийг бол бүрэн харуулж чадсан. Цаашид ч гэсэн харуулах болно. Багийн дүнгээр монголчууд оролцогч 59 орноос 42-т жагссан байна. Авсан медалийн тоогоор бүгд найрамдах Хятад улсын тамирчид тэргүүлж өмнөд Солонгосын залуус удаалсан бол Оросын холбооны улсын оролцогчид 5 дугаар байранд орсон юм. 2019 оны дэлхийн ур чадварын тэмцээн Оросын холбооны улсын Казан хотод болно. 2021 оны эрхийг бүгд найрамдах Хятад улсын Шанхай хот авсныг саяхан албан ёсоор зарлаж баталгаажуулсан. Манай улс ч ирэх 2 дэлхийн аварга хойд өмнөд түвшид байгаа учраас илүү олон мэргэжлэр залуусаа бэлтгэх, тэднийг сургалт дадлагжуулахад мэргэжлийн стандарт талаас нь анхаарах шаардлагатай байна. 2 жил тутамд болдог дэлхийн ур чадварын тэмцээний улс орондоо зохион байгуулах гэсэн сонирхол өндөр байдаг. Өмнөх тэмцээний үеэр Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад улс, Япон зэрэг улсууд хүчтэй өрсөлдөгчд байж эрхийн төлөө нэр дэвшиж байсан юм. 2019 оны дэлхийн ур чадварын 45 дахь удаагийн тэмцээн Оросын холбооны улсын Казан хотноо болно. Энэ удаагийн тэмцээний үеэр хэрхэн зохион байгуулах танилцуулгаан хийсэн. Манай улсыг ч дэмжин ажиллана гэдгээ Монголын талын ажлын хэсгийн ахлагч хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хэлтсийн дарга халиунаатай уулзахтаа мэдэгдэж байлаа. 2021 оны дэлхийн ур чадварын тэмцээний бүгд найрамдах Хятад улсын Шанхай хотноо зохион байгуулах эрхийг баталгаажууллаа. Ингэснээр манай улсын хойд өмнөд хөршид дэлхийн аваргын төлөө мэргэжилтэнд өрсөлдөхнэ. Газар нутгийн хувьд эдгээр улсуудад зохиогдох тэмцээнд манай улс илүү олон мэргэжлэр оролцох өргөн боломж байна. Мөн 2023 оны дэлхийн ур чадварын тэмцээнийг Япон улс зохион байгуулах сонирхлоо илэрхийлсэн.